Хөш гүрээ. Чи одоо яачих вэ? 6-аас. Яах вэ гүрээ? Маргааш шүү. Хөш зовлож байгаа би найруулсан шуутай гайраад хөдөлтөй явж байгаа нэг хөдөлт яах ингэдэг байхгүй надад болж. дандаа гэдэг. Дамжихаа боллоо шүү. Хөш гүрээ. Та чи маргааш яг найдвартай ирнэ үз. Гүрөө зара. Гү чи адилхан өөрөө сэтгүүл чин хөшин чи бас нэг нэвтрүүлэг хийх гээл ингээл нэг махаа идэл. За. За тэгвэл өглөө 10-т шүү за. За чи яг найдвартай үз аа. За. За өнөөдөр хамраа юм байна ш. Тэгэхээр шалт юм баахан цаг үлээж тээ. Тэг хүлээлээд байгаа. Харин дандаа ингэ байхгүй. Энд ч одоо өөрөө хөдөлтөй явж байгаа нэ. За би ч гэсэн өдөр их таамаг явцсаар тэгэл. Төрмөгхаа. Өө. Би танаас нэг хэдэн асуулт асуух гэсэн. За. Би юу сэтгүүлчээр сурдгийн энэ жил төгсөх үед төгсөх курс аяа та. Өө тийм аль сургууль. Мөст сурдгийн. Тэгээд таныг ер нь хараад та байнга завгүй байх. Тэгээд сүүлийн үед ямар уран бүтээл төр яаж ажиллаж байна? Чи яах яриас таах гэдэг юм тий. Тий. Ярьсан болохоор яах вэ? Зүгээр яах вэ ингээл нэвтрүүлэг хийгээл. Тэгэл ах нь одоо чуб гэдэг шүү дээ. Чөлөөт уран бүтээлчтэй. Тэгэл нэг өөрөө студенттэй тэгэл. Манай студентийн тэгэл яач шүү дээ тий. Чээр энэгээр орж гараалаа гайдаг тий. Зураг авахгүй болоод хэдэн болттой чөлөө явуулсан юм биш үү тий. Тийм үү. Тийм тэгээд таныг ер нь хүмүүс юу яадаг юм л шүү дээ. Сэтгүүлч гэхээс илүү кино зохиолч гэдгээр нь зарим хүмүүс мэддэг юм шиг лээ. Таны нэг нохойн орон гэдэг киног чинь би ерөөс олж үзгээд чадахгүй байх юм. Телевизээр гарахгүй, театрт тавигдахгүй. DVD гэж байдаг юм болов. Яаж олж үзэх вэ? DVD уг нь байсан юм зарагдаад дууссан л та. Яг гарсан шүү дээ. Үндсийн телевизээр гарсан, NTV-гээр гарсан, хэдэн телевизээр гарсан. Айл 15 жилийн өмнө болсон кино байхгүй тийм. Тийм тэгэхээр баримтад дуран сайхны юм шиг тийм завсар юм ихтэй л. Тэгээ олон жил өнгөрч байна л да. Би нөө Facebook-ээр таны фрэнд ахгүй юу? Тэгээ та ер нь Facebook-ийг төлхөөг ашиглах юм аа. Анхны яхад юм бичдэг болохоор тэгээ бичиж байгаа л бас нэг ингэж чад орж ганц нэг үг хэлж чаал ингээл. Одооч нөгөө найз мэзийн тоон 5,000 давтсан тэгэл. Тийм байт яг олон хүмүүс биэлдэ. Залуучууд их ханддгийн надад бас тийм. Хөгжим сонирхдаг болоод байдаг ч юм. Тэгээ би саяхан Facebook-ээр чи ороод арсан та E-Sound-тай хамт нэг ажил дээр хамт ажиллаж байгаа юм. Тэгээ E-Sound яг тэмүүлэн гээд E-Sound-ын дуучин биш үү? Тэрнтэй нийлээд ахын нэг концепт альбом гэдэг. Одоо Pink Floyd гэдэг хамтлаг мэдхгүй тий. Pink Floyd гэдэг чинь нэг сэдвтэй хийдэг шүү дээ. Тэгээ үеийн үргэсэн тийм сэдвтэй тийм юм хийж байгаа. Одоо бичлэгэндээ орцсон удахгүй диск нь гарах юм. Тэгвэл та E-Sound-хан дахиад ойр ажилладаг юм шүү дээ. Тэгэхээр манаа нэг хэдэн найзууд байдгийн. За. Бид нар нэг бас нэг хамтлаг амьд хөгжмийн хамтлаг байгуулах гээд. Тэгээд тантай холбоод E-Sound-ынхаа бид нар уулзч болох болоо. Болно шүү дээ мэдээ тийм. Танайхаа энэ ойрхон байт юм хаашаа дандаа. Манай байрны хажуудлын байрны. Тэгээ энэгээр би байн гар. Тэгээ одоохондоо бичлэг мэшлэгтэй байгаа. Тэгээд анх нь бас ингээл нэг завгүй ингээл янз янзын юм өсчээл очиод явж байгаа л та. Тэгээ үлийн үрийн тухай нэг тийм сэдвтэй байхгүй юу бүгдээрээ. Тэгээ нэг цонхон дээр суусан ялаа гэж дээр үе нэг дуу байдаг шүү дээ. Мэдгүй тийм. Сайн мэдхгүй байна. Тийм дуу. Тэн дээр яг үгийг харж ирсэн чи юм үг байгаа байхгүй юу. Цонхон дээр суусан ялааг цохоод чи алчгаж болно. Цохлоод ирсэн үлийн үрийг цохоод босож чадахгүй гэсэн тийм мөр байдаг юм байна л да. Тэгээ би бүхүү гээд тэгээ цонхон дээр суусан ялаа гэд нэртэй. Эхлээд CD гарна, дараа нь концерт болно. Тэгээ бас ийм сэдвтэй жүжиг кино өдр гэдэг ингээд бүтэн 2 жил үргэлжлэх концепт одоо сэдвтэй тийм бүтээл. Яг би чам холбож байгаа л да. Чи одоо энэ бас дуулж болох уу те? Би бас оролтноо. Гэхдээ тийм ч сайн биш ээ. Тэгвэл яхаа мэдээ холбоотой энийг дандаа л харагдаж байгаа юм чинь те. Дараа нь би чанд тэмүүлэнгийн утсыг одоо ч өгсөн болно. Гэхдээ яхаа би эхлээд ярьчих дөө. Тэр чинь бас нэг завгүй одоо яг бичлэгтээ орчихсон. Сэдийг гарах гээл тэгэл явж л байгаа л да. За. Зөв чинь мессеж ирчих. Мессеж хамар гэдэг шүү дээ. Цагаалт. За ахын явахгүй болохоор. Тэгээ яг тэгж байгаа болоо заа юм дөө. За тэгээ. Чи энэ ойрхон бид чинь тэгэж иргэд таралтна лээ. За. Баярлалаа танд. Яасан бэ галтаа?
дандаа мессеж чичээд. Хой. Би саяхан нөгөө чек ничээсэн хүрлгүү гэдэг хата болцсон. Тэг би наад түрүүч өөрөө олцсон хэлсэн шүү заяа. Тэгсэн чи үзье гэж хэлээ. Яасан? Чек авах гэж дуудсан юм уу те? Гүй зүгээр үзүүлээ л да. Тэгээ баярлсандаа болоод бидэрт ховь өгч юм бол яаж мэдлээ. Тэгээд нэг гайдаа дөрөвчнээсэн салын тхүү. Би чамайг тэх болов гэж угаасаа би мэдчихсэн юм. Мэ аав. Энийг аваад баяжаараа заа юу. Дахиж над руу битгий залгаж мессеж чичээрэй. Гү чимгээ. Өө чимгээ. Би энэ очир утгааг айгүй хайрладаг шүү дээ. Их өхөөрдмөр айгүй энгийн ерөнхийлөгч байсан шүү дээ биз дээ. Нэг мишийн тэмцээн зохиогдсон байна л да. Хижээч юмдээ тэгсэн чинь очир утгаа тэнд байсан гинэ. Тэгсэн хөтлөгч нь явж чад ерөнхийлөгчөө та энэ мишд оролцож байгаа сайхан хүүгний дундаас хамгийн сайхныг сонгоод энэ цэцгийг барина уу? Таны сонголт гэсэн юм байна л да. Ерөнхийлөгч багт нь уу? Тэгэлгүй яд юм бэ? Тэгсэн чинь очир утгаа явж чад тодорхой штэ. Мэдээж цэвлэмаа гэд их нэртэ өгчихсэн гинэ. Ухаантай хүн шүү. Чи байсан бол ямар мессеж нөгч балрах болоо? Аа? Би чамд л өгөх байсан шүү дээ. Чи юу? Би бас л яг тэгээд. Угэнч би энэ хүнийг тэгэл хүндэлдэг л дээ. Тэгтээ нөгөө нэг байраа зарсан чинь нэг л сонир санагдав. Ээ, тэр их чинь энд телевизээр нэвтрүүлгээр ярьж гин лээ. Юу гэж? 7 давхар байшин штэ. Тэрний нэг давхрыг өөртөө авч байгаа юм байна лээ л дээ. За. Яг одоо нэг хоёулахнаа байгаа болохоор зэрэг тэгээ тэнд нэг хоёулахнаа эвгүй тэгээд бас нэг жоохон аимшигтай санагдсан байгаа үсттэй. Тэгээ тэр нэг давхрыг чи хүүхдүүдтэйгээ бүр хамтд нь ингээд авж байгаа юм гэлээ. Тэгэхээр чинь бас ялгаа байгаа үстэй энэ чинь. Тийм байлгүй. Тийм. Миний үгний ажил сайн уу? Танаа дүүд оржоо. Эртэд ирчихэл одоо загсанд яваа, салхинд гарыг гээл тэгээд яах юм. Хүш нэрээ. Яв л та. Аа? Салхинд уу? Тийм. Чи үтээрч одоо салхинд гаралгүй их удлаа штэ. Тэгээд энэ сонгуул яах вэ? Би яг тэ сонгуулийн дараа болёо. Өстой сонгуулийн дараа бол хаашаа гэсэн шүү. Үгүй одоо загсанд явъя гэж л гойгаад байгаа. Үгүй энэ сонгуул ямар хамаатай юм бэ? Жирээд л үгэн эзтэй. Чөөр хамт миний муудууч ёстой овоодоо. Цаадах чи нөгөө машин авах гэж байгаа. Тэгээл тэрийг чи үтээрд гайхуулах гээд байхгүй юу да. Чи яста мэдрэмжгүй маа. Яви. Үгүй саналаа үгүй л дээ энэ. Үгүй чи ирээд өгч болно шүү дээ. Цаг нь тулчаад байгаа юм уу? Надад нэг бодол байна. Ямар бодол? Өөртөө таарсан нэг бизнес байгаад байгаа байхгүй. Танад орж ич нэг хэдэн төгрөг зээлж өгөх болов. Юу? За. Чичтэй нэг бөө өрөнд ороод айгүй бол ах дүүнэрийн хооронд там тангараг болох байлгүй. Яшиг зүгээр. Угэнч би ерөнхийлөгчийн үгнээс иш татчихад өөрийн жаахан магтчихсан юм л да. Чи тэгээд юу утсан? Байна бодол байна. Тэгээ хэлэл дээ. Нэг бодол байна л да. Дараа яри. За хэлж. Уг нь штэ нэг 10 сая төгрөг байвал ч одоо болчихж байгаа юм л да.
Юу болж үз. Эртнээ минь. Наадхач наа том компаниуд чинь дорн залгиад авчихна. Тэд нар чинь тэр бумаар нь л иддгийн байх ч үлээ. Яшиг тэрэнд орвол миний өгшин зүгээр мөрөөрөө зурагтаа хэрэлдээд гэртээ суужээ. За ишгөө. Оо. За. Хүн гадаа хүнтэй уулзлаа. За. Тэгсийг болмоор юм ярьж байна. За ашгүй. Хой. Юу яриад байгаа юм? Юу болно гэж? Ха? Та хоёр ч одоо надаас нуугаад юу хийгээд байгаа юм? Хэлээч. Юу юм бэ? Хэлээч. Харин энэ үгүй шаасуудаа. Хөөе өртөө. Хи болох шивдэ. Хэлгүй. Гүй. Тийм байхгүй хаа. Би зүгээр танд чек гэж л өгөх гэсэн юм. Үгүй бах, тийм байхгүй. Таны чек чи надад байна. Тийм. За хаа тийм. Юу чи? Арай ресторан уулзах юм. За. Тэгвэл хоёулаа ямар ч байсан дими хог өгөхгүй юм байна те. Наадмаас өмнө мөнгө аваад. Баярчих юм шиг баг. Баярлах хараа болоог баха. Наах чин мөнгө өгч юм уу үгүй ч юм мэдэхгүй штэ. Тэгсэн чи одоо чимгээд юу гэж хэлнэ вэ? Их хашир хүн байлээ дээ. Чимгээгснээс оюунаа нэг сони мэрэ тоглолоо. Яасан? Жирэмсэн болцсон юм шиг байна гэдэг чинь. За юу яриад байгаа юм бэ? Чамд хизээд гэж хэлсэн юм. Гэхдээ сая нэг хэсэг таг болсон байсан шүү дээ. Тэгээд гисэн чи өнөөдөр залгаснаа. Миний бие нэг л сонирн байна. Би жирэмсэн болцсон юм шиг байна гэдэг. Балараад байгаа юм. Йой. Гэт наадах чинь жинхэнэ асуудал байна да. Хэрэв үнэн бол тэгэж одоо яах вэ? Би яах вэ? Худлаа л байгаасаа гэж бодож байна. Яа, тэгтээ үнэн байвал яана би? Өнгөрөн штэ. Тэгтээ худлаа л үүдээ те. Ганцхан унтаал жирэмсэн болчихно гэж юу хэлсэн бэ? Тамин дээ. Одоо ингэж нэг удаа унтаад жирэмсэн болгочихж байгаа юм чинь. Чааштай тэгээ яах юм? Уун тоглоомдоо л хөөхтэй гэдэг юм хайшаа. Тэнхтэй л та. Юу. Одоо тэгэл баахан хүүхдүүд аа гэж арч гүгдэх юм биш угаал та. Аа. Ваач яах вэ? Битүү өнөр тоглоод. Тэг яах вэ? За. Гайгүй л хүү дээ. Цаадах чинь зүгээр чамаар тоглож байгаа хүү? Тийм л өгс тий. Зүгээр гайваа. Хин сонгуулиас олж хүмүүсээ ааш авирстай өөрчлөгдөж байна. Янз янзаар хувирж шээ. Гэхдээ тэгээд ер нь
Тэднээс ч олон хүн юм чинь арга байж. Одоо ганцхан чийл хичнээн хайш гаргадаг лээ. За би ч харин нэг замгаараа шүү. Тийм гэж юу? Тэгээ ер нь энэ ерөнхийлөгч болох гэж байгаа хүн ч гэсэн улс орны ажил хэцүү бах уу. Тэгээд энэ комментэр 9 шидийн бичих юм амуулаад. Тэгээд тэрийг сонсоод яасан бачуурдгүй, ууралдгүй хэцүү л байдаг байх та үргэлж. Заримдаа ч өөр өрөвдөх юм аа. За. Тэг хэнийг өрөвдөд онов та? Тэгээ нөгөө энэ зурагтаар чи нөгөө гүлтийгээ сууж ийн гэдэг шиг. Гүлтийгээд багтаа яхад. Энд чи нөгөө Батулга сайд ерөнхийлөгч хоёрын ярианд дундаас гарсан үг лээ. Биш зүгээр энэ Твиттерээс янз янз юм унших юм биш үү? Тийм үү. Би анх тэр чинь гүйлдэх гэдэг үгийн үгээс одоо гаралтай үгүй гэдээ ойлгоод байсан чинь бас яг утга нь шал өөр юм байл шүү дээ. Мушигч л байхгүй. Үшөөгөө энэ ерөнхийлөгч гэдэг нэр чи одоо яг хизэнээс гарсан юм бэ? Чи л одоо сайн мэдэн тий. Би бол яг нарийн сайн мэдэхгүй юм аа. Президент гэсэн латин үгнээс гаралтай. Олонний өмнө гэсэн. Нөгөө утгаараа бол одоо лидер гэсэн үгнээс л гаралтай үг дээ. Харин тэр ерөнхийлөгч гэдэг нь би яг мэдэхгүй юм аа. Ер нь ерөнхийлөн захирах гэсэн утгатай үгнээс гаралтай юм шүү.